Сайн байцгаана уу янз маань чутмаа маань. Тэгээд өнөөдөр та бүхэндээ сургаалт угс 22-ын 4-ийн даруй зан хийгээд эзнээс эмийн хүн шагнал болвоос аим алдар хүнд эд баялаг юм гэсэн ишлэр та бүхэнд подкаст хийж үзье. Тэгэхээр маш олон хүн бурхнаас аим алдар хүндийг бас эд баялагыг гуйдаг байгаа. Эдгэрийг гуйх нь буруу зүйл ерөөсөө биш, гуйж болно. Гэхдээ эдгэрийг гуйхаасаа илүү юу хийх ёстой юм бэ гэхээр нэгдүгürt нь даруй зантай байна. Тэгэд эзнээс эмээдэг байх юм бол эзнээс эмээхэн сүнс байгаад эзнээс эмээдэг байх юм бол аяндаа шагнал болгож ам бас алдар хүнд эд баялагыг танд бурхан өгдөг байх нь л дээ. Тэгээд зарим орчуулган дээр энэ нь болохоор шагнал гэхээсээ илүү бараг цалин буюу ам гэсэн үг. Тэгэхээр эзэн бол итгэмжтэй байгаа. Амлсан бол амлсандаа заавал хүрдэг байгаа. Яг эзнийг та нар мэдэх үед найдвартай хүн байдаг да. Амлсан бол амлсандаа хүрдэг. За ажил хийжээрэй гэхээр хийгээд явцдаг тийм хүн байдаг. Тэр эзнийг мэдэх тусмаа дотн харилцаатай болох тусмаа үнэхээр эзэн бол амлдаг бол амлсандаа хүрдэг гэдгийг сайн ойлгох хэрэгтэй. Тэгэхээр эзнээс эмээх үү гэдэг бол маш чухал зүйл. Даруй байдал гэдэг дээр хүмүүс бас болгоомжтой байгаараа даруй байна гэхэрэл нэг тийм доошо унжууд ойлгонсон ч юм уу яана инэ гэсэн тийм хүн байна гэсэн үг ерөөсөө биш. Даруй зан жишээлбэл Дэвид маш даруй зантай хүн байсан. Мосой даруй зантай хүн байсан. Энэ дэлхий дээр хамгийн бараг даруй зантай хүн Мосой байжээ гэж бичигдсэн байдаг. Тэгэхээр юу гэсэн үг юм бэ гэхээр Мосой гайхамшигтай алдартай гайхамшгуудыг хийж байсан. Мосойг маш олон хүн дагж байсан байгаа. Тэгэхээр даруй байна гэдэг нь сүйд байна гэсэн үг бол биш. Эзний хүч дотор, эзэн дотор эзний хүчээр юмыг хийж чадна гэдэгтээ тухайн зүйлийг хийж чадна гэдэгтээ бүрэн итгэдэг хүнийг даруй хүн гэж хэлж байгаа. Тэгэхээр эзэн дотор даруй байна гэдэг бол дэлхийн даруй байдлаас бол өөр байгаа. Эзэн даруй цаг гэдэг бол эзнээс холдохгүй байхыг хичээдэг, эзний хүслээр юмыг хийдэг. Тэгээд эзэнтэй байхдаа би энийг хийж чадна гэж боддог хүнийг даруй зан. Тэгсэндээ би жижигхэн чулуугаар галайтыг давж алж чаднаа. Арслан зааныг дарж алж чаднаа ч гэдэг юм уу те. Тэр бол дэлхийн нүдээр харах юм бол мартам цантаа яасан сэхүүн амтан бэ гэж бодохоор байгаа байхгүй. Энэ хүмүүсийг би залбирч чаднаа гэж хэлэх нь бол буруу зүйл ерөөсөө биш. Харин эзнээс эмээх хүн шагнал гэдэг бол эзнээс эмээх үү гэдэг бол тийм эзнээс эмээх хүн сүнс байгаа. Тэгээ энийг зарим хүмүүс ариун сүнсийн бас нэг илрэл гэж хэлдэг. Ариун бас нэг сүнс гэж ярьдаг. Яаж ойлгох нь хамаагүй. Эзнээс эмээх үү бол үнэхээр мэрэгүү ухааны эхлэл. Эзнээс эмээх хүн шагнал нь бол эзнээс эмээх үү болон даруй зан буюу тэр хоёр зүйл хоёулаа бэжэж та шагнагдах нь яаж шагнагдах вэ гэхээр та амнаар шагнагдах нь алдар хүндээ шагнагдах нь эд баялагаар шагнагдах болох нэ. Тийм учраас та бүхэн маань шагналаа авахын тулд та даруй байх ёстой байх нь дээрээс эзнээс эмээх үг ойлгодог мэддэг байх ёстой гэсэн үг шүү. Тэгээд та бүхэнд үнэхээр залбирлыг хийж өгье. Тэгээд даруй зантаа эзэн намайг даруй болгож өгөөч гэж залбирдаг хүн байдаг. Энэ бол яг даалгавраа ингээд багштаа өгчөөд та даалгавар хийгээд өгөөч гэж байгаа оюутантай адилхан байгаа. Тэгэж болохгүй. Даалгавар эзэн өгсөн бол чи даруй байгаараа санаа бүү зовоороо гэж хэлсэн бол яг тэрийг нь хийх л ёстой. Даруй байна гэдэг бол даруй болох үүрэг нь биднэрт байгаа гэдгийг ерөөсөө мартаж болохгүй шүү. Тэгээ намайг даруй болгож өгөөч биш гэж залбирхаасаа илүү яаж даруй болох вэ? Би хаана даруй биш вэ нэ? Таны өмнө бардан байгаа янз бүрийн салбар ч юм уу ямар нэгэн ажил байна уу? Харуулж өгөөч. Миний бие махбод сэтгэл санаанд байна уу гэж эзнээс гуйжал болно мэдээж. Эзнээс эмээх хүн сүнсийг эзнээс гуйх хэрэгтэй. Энэ бол маш чухал зүйл байгаа. Тэгээд эзнээс эмээх хүн сүнсийг би гуйдаг. Эзнээс эзний таалалд нийцэхгүй юм хийж явах вэ гэж би үнэхээр эзнээс эмээдэг байгаа. Аянда эзнээс эмээгээд ирэхээр гим нүгэл болон иргэдэг гим нүгэл хийх үе гэхээсээ бараг айдаг хийдэгчгүй бараг худлаа хүртэл хийх боломжгүй болдог. Цаанаас бүр ариун сүнс за на 47 биш та чинь 46 гэсэн тоо шүү гэд тоо хүртэл нэг жоохон зөрүүлэхэд хүртэл ариун сүнс хилдэг байгаа. Тэр эзнээс эмээх хүн сүнс гэдэг бол гим нүглээс эргэж гим нүгэл хийхээс илүү айдаг болдог гэх юм уу да. Тэгээд эзнээс холдчихгүй гэж үнэхээр айдаг. Эзэнтэй байж ах ёстой бүр зуурж байдаг бат цогцдог тийм сүнс байгаа шүү. Тэгээд тэр бол үнэхээр ямар ч хүнд хэрэгтэй. Эзнээс эмээх сүнсээ та эзнээс гуйж аваараа. Тэгээд эзэн энэ цаг мөчид
энэ подкастыг сонсож байгаа хүнд та үнэхээр даруй байдлыг ойлгоход нь туслаарай эзэм минь. Тэгээ өөртөө даруй байхад нь туслаарай. Ариун сүнсээ та үнэхээр даруй билээ. Иесусээ та үнэхээр даруй зүрхэндээ дүлгөөн билээ. Тэд үнэхээр Иесусээс суралцахад туслаарай. Тэд эзнээс эмээхэн сүнсийг биднэрт бас өгөөч гэж чанаас үнэхээр хичээнгүйлэн гуйж Назарын Иесус Христосийн нэрээр залбирanгуулаа. Амен.